За сая Солонгогийн тухай бичлэг хийсэн чинь уруул нь хагарсан гачин пиццаа гэд зөвхөөд байна. Тэгээ миний уруул хагарсан болохоос би улсаа зараагүй. За би нэгтээ ирдсэн байгаа юм. Тэгээ энд нэг олон жил байсан даргийн голын урд нэг амралтын газар гэд нэртэй ийм газар авсан юм аа. Би улсаас 0.7-гоч үнгүй авч чадаагүй хүн. Тэгээ энд нэг ийм нэг га газар байдаг ийм хашаасан ийм торон хашаатай ийм амралтын газар нэртэй ингээ газрыг аваад за тэгээд энийг одоо ах дүүстэйгээ нийлээд үр зээл тавиад янзлаад Уранга аймагтаа нэг аялал жуулчлал хөгжөлт нь хувь нэмэр оруулаад нэг сайхан амралтын газар бий болгочихё гэд ингээд зорио байж байна. За тэгээд би бол уул усаа авахаагүй тий. За ингээд нэг юм амралтын газар хийчихье. За одоо энд одоо би очиж байна. За энэ одоо гашааг нь хийж байгаа хүмүүс одоо энэ миний төрсөн ах төрөө ах хийж байна. За манай том хөргөн Батсанга ах хийж байна. Ингээ бүгд л одоо ингээд хүүхдүүдээрээ нийлээд будаад янзлаад босгож байгаа. Ингээд хэлэхгүй болохоор чимээгүй юм хийгээл ээдэг. Тэнгүүт чи зүгээр байж байгаа байдсан улгаач гэдэг энэ хулгайчуудын дороод нь орж зөвхөж идчих гээд ээдэг. Тэгээ ийм торон хашаатай байсан. Тэгээ одоо энэ гэрийн бөөрийн шал мал энтер гээд байна. За ингээд энэ манай хөргөн Сингаах байна. За тэр цаана манай төрөөх байна. Энэ наан төрөөхийн айц нь энэ гашаа хийж бичлэг хийж шүү. За тэнд ингээд бөөр янзлж байгаа улсууд байна. Манай аймгийн энэ одоо том тэрэгтэй юу манай Нарбах. За энэ том тэрэг болохоор манай ах хүү энэ нөгөө ачаа тээвэрт явдیں۔ За манай дунд ах. За сая энэ цомцог ажиж ирсэн те. За. Та чи юм ярих гэдэг юм уу? Энэ оюул ажиллагаа яаж байгаа дүү гэдэг. Ачаа гараг нацрлаа. Дахиад явах хойд гэдэг. За тэгээд ингээд энэ хотоос ирсэн улсуудын цомцог ингээд хийх гэж нэг хідэн цомцог гэр ингээ. За энэ дундаа бас нэг юм усан сантай байсан юм байлээ. Тэгээ энийг бас янзлаа гой усан сан болгоод эргэжил Уранга хүүхдүүд энд ирээд гой тоглодог болчоол гэж бодоод байна. За гэрийн моднууд нь ингээд хуучирсан бид нар ялгахын ялгаад ингээд англиад ингэж байгаа юм. За хотоос хоёр юм цомцог гэр хийдэг улсууд ингээ ирсэн. За хийж байна. За тэнд ихэд одоо манай ахын хүүхдүүд юу бодож байна? Гашаа бодож байна. За энэ урдлын 3 гэрийг бид нар агуулгаас нь гаргаж янзлсаар байгаад энэ гадна цагаан даав бүрээсийн янзлж ингээд нэг барилаа. Тэгээ үр хангайдаан гоё амралтын газар хийчихгээл амхандаа ингээд байж байна. Юу өнөх шээ бүвэ? Энэ манай ахын хүүхэд байна. За энд ингээд хар цай байна, сүйтэй цай байна. За энэ ингээ хоолны гэр байна. Бид нар та нарыг харуулахгүй энэ. За энэ манай том бэрэгчийн хөл байна. Тэгээ дунд бэрэгчийн хөл байна. Манай энэ манай доогийн гिच байна. Тэ. Гэхдээ одоо би энэ ингээ бичлэг хийгээд ингээ харуулахгүй бол сүүлд нь нөгөө энэ амралтын газарыг янзлаа засан тэгээ ажилуулангууд гинтгэ Отгонбаатар пиццаа хулгай хийгээд амралтын газар авлаа гэж нөгөө сошиалороо дүүжлэх юм болно. Тэгээ гинтгийн тэгж бодоод би бас бичлэг хийж байна. Тэгээ ингээ дандаа ах дүүсээрээ ингээд хийж байна. Энэ цомцог мэрэгжлийн юм нь бол улсууд ингээ хийж байна. Тэгээд би одоо ингээ юм хоёр талдаа юм модон нойлтой байгаа. Тэгээ юм боловсон нойлтой. Ер нь манай үр хангаадын боловсон нойлтой цэвэрхэн тэгээ хүн ингээд нэг амралтын газар 5 дух авчих ийм яг ийм гой газар байхгүй юм байна. Тэгээ одоо энд ингээд нэг ийм гой газрыг бүтээчигээд оролдож байна. Тэгээд дүнгэж ихлүүлж байна. Тэгээ энэ мэдээж 2-3 жил болох бах. Тэгээд ямар ч цохон энд ингээд энд нэг гэр ингээд бас цомцог ингээд баригдах гэж байна. Тэгээд тэ аймгийнхаа ингээд нүүр царай болсон аялал жуулчлалын улсууд ингээд явхад ороод хончих нэг гой газрыг бий болгох чигээд ингээд зориод ингээд хийж байгаамаа. За тэгээд аймагт чинь манайх ч одоо бильярд за одоо нөгөө гэртээ хоолцаагаа хийгээд хонжуулах нэг өөрөө гэр буудлын тэргээл ажилуулаад энэ аймгийн улсуудад мэдж байгаа хоо тэгээд хүний имийг ярихгүй юм чин дээ тэгэл. За тэгээд энд ингээд дайргийн гол бий. Дайргийн голын яг энэ урд дээр одоо энэ газар бол анх одоо хууль зүйн сайдаас одоо их хурлын гишүүн алтан гэрлэх гэж хэлэгдэжсэн газар юм байлээ. Тэгээд энээс Солонгост ажилладаг гэр бүлээрээ ажилладаг сурч боловсрож байгаа хоёр залуу гэр бүл аваад тэгээд за ер нь дийлэхгүй нэ гэд эргээгээд энийг зарыг гэд зарсан.
Гайгүй юу? Би бичлэг хийж шөө. Уурлаад байна уу юу? Зингээхаа. За ингээд тэр байгаа айл бол одоо жишээ нь энэ амралтын газар байсан газрын аав ээжийнх нь тэр айл бол ингээд байж байна. За тэгээд энд нэг юм хоёр контейнер байгаа юм. Тэгээд ингээд бүгдийн л ингээд ацид торж байгаа л гоё Өвөр хангай аймагтаа ингээд байхгүй гоё амралтын газрыг бий болгоё гэд ингээд зорж байгаа. За манай бильярдны газар бол одоо Өвөр хангай аймагт байгаа улсад ховорт орох тийм гоё бильярдны газраа гэдгийг бас аймгийн бильярд тоглодог улсууд бас мэдэх баха. Тэгээд ингээд нэг нутагтаа юм хийх гээд энэ зунжингаа ноцолдоод өөрийгөө ингээд энэ одоо будаад нэг муу өр баахтаа ширхтнаа гэдэг шиг ингээд өөрийгөө будцсан байж байна. За тэгээ энэ урд нэг сагсны шийд байгаа. Энийг бас волейбол тэгээ гой зундаа тэмцээнч хийдэг анги хамт олонны уулзалт тийм ээ арга хэмжээ хурал семинар хийж болох ийм нэг гоё юмыг хийчихье гэд ингээд зориод явж байна. Тэгээд энд ингээд би хатагчаад хотгороо орж чадахгүй ингээд яваад байгаа юм. За тэгээд энэ гашааны өнгө бол манай 3 одын логоны өнгө байгаа. За манай компани бол 3 од гэд компани бэ. За тэгээд Өвөр хангай аймагт үйл ажиллагаа явуулдаг юм. За эхнэр хүүхэд маань тусалж байгаа өчигдөр ингээд явсаа. За ингээд байж байна да. Тэгээд энд гоё амралтын газар бий болгоно гэдгийг бас Өвөр хангай аймгийнхаа Хэрсүү ард иргэдэд хэлээ. Тэгээд манай аймгийн Эгэлжирийн ард түмэн бол маш ухаантай шүү дээ. Би үргэлж баярлж талархаж явдаг. Итгэлээ алдахгүй төлөө хичээж явнаа. Тэгээд эрг 100 энд ингээд гоё усан бассейн бий болгоно гэж бодож जैन чадвал тийм ээ. Тэгээ энэ хүүхдүүд ингээд ирээд 100 бассейнд ингээд тоглоод гэр бүлээрээ гоё амраад ингээ үнэхээр нэг гоё сэтгэлийн кайфыг аваад явчих болдог. Амралт гэдэг чинь энэ билүү гэдгийг мэдрээ буцдаг нэг ийм газар бий болгочихё гэд бодож байна. Тэгээд тий. Тэгээ энийг нь одоо би хэлэхэд зээл мэлээ тавиад авсан. Тэгээд тагнуул цагтаа угаасаа миний дансыг үргэлж шалгаж яадаг. Тэгээд бас шалгаарай. Надад одоо хийсэн гэм байхгүй хэлсэн үг би. Үнэхээр нэг хууль усан хийсэн бол альзээний та нар намайг шоронд хийх байсан. Тэгээ үнэхээр үнэнч зөв шудраг явж байгаа учраас та нарын өдөөс үгээ хэлэх бас үн цэнтэй амьдэрч чаддığımаа гэдэг зүйлээ яа. Тэгээд энэ ачаа тээвэр зөөх гэж байгаа хүмүүсээ бол энэ Өвөр хангай энэ хот хоорон зөөвл энэ миний ахаар зөөлгөөрэй Наранбаатар гээд манай төрөх бол гарын дүү сайтай ийм улсууд байна. За баярлаа.